Сайн бацхан хүүхдүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө хөгжүүлэх физикийн тест номны 2 дугаар хэсэг буюу нөхөх даалгаврын 8-аас 19 дахь бодлогын бодол тайлбар хичээл эхэлж байна. За 8 дугаар бодлого. Гулсхын үйлдэгнэ. За машин 20 м/сек хурдтай явж байснаа тоормослон 80 м зам яваад зогсоо гэж. За тэгэхээр энэ бол жигд удааш хөдөлгөөн болж байна, тийм ээ. Энэ үед машин тогтмол хурдтай хөдөлсөн учраас дундаж хурд ийм байна гинэ. За тэгэхээр бид нар дундаж хурдыг олох юм байна. Дундаж хурдыг. За тэгэхээр энэ тэгш гадруудаар явж байгаа машинаа зуръя. Машин ингээд зурч. За машин дүүрч байгаа шин хөндийн дүүс их доошоо чиглэнэ. mg газраас тулах нормал реакцууш дээшээ n. За тэгээд баруун тишээ v хурдтай хөдөлж ийн гэж үзээ. Тоормослох үед үргэлтийн хүч нь гулсхын үргэлтийн хүч нь хөдөлгөөний эсрэгчлэлт үүснэ. Хөдөлгөөний эсрэгчлэлт үүснэ. Эндээс гулсхын үргэлтийн хүч нь болохоор үргэлтийн коэффициентийг өөрчлөх нормал реакцууч. За тэгээд энэ машин маань тэгш гадруудаа дээшээ тааш хөдлөхгүй учраас эсэржгэлсэн хоёр хүчин тэнцвэрлэл нормал реакцууч нь mg-тэй тэнцэх гэсэн үг. Эндээс тоормослоход хэвтээ тэгш гадруудаар машин тоормослоход өрөлтөө хүчин нь μmg гэсэн үг. За дундаж хурдыг бол гэсэн. Тэгэхээр шулуун замын жигд төвс хөдөлгөөний тэгштэгл нь s тэнцв v0 t нэмэх нь a квах 2 t квадрат гэдэг. Хурд хугацааны хамаарал нь v t тэнцв v0 нэмэх нь at. За энэ болохоор удаашрах хөдөлгөөн. Удаашрах хөдөлгөөн учраас бид нар энэ тэмдгийг сөргөөр тооцно. Яг бол хурдтал нь тэгээс багтахтай байдаг. Хурдталын тэмдгийг энэ сөргөөр тооцно л гэсэн үг. Тэгэхээр s тэнцв анхны хурдтай байгаа шүү дээ. Анх 20 м/сек хурдтай явсан v0 t хасах нь a квах 2 t квадрат болчихно. За хурд хугацааны хамаарал нь анхны хурдаас хасдаг нь at. За тэгэхээр тоормослоо зогсно гэж эцсийн хурд нь гэсэн үг. Эцсийн хурд гэдгээс загслаа явах хугацааг олчиж байгаа. Т хугацааг олчих. Тэгэхээр анхны хурдыг хувадаг нь хурдтал болж байгаа. Хурдтал. За эндээс энэ хугацаагаа энэ ихний тэгшэлд оруулж. Тэгвэл s тэнцв v0-ыг үржих хугацаа буюу v0-ыг хувадаг нь a хасдаг нь a квах 2-ыг үрждэг нь v0-ыг хувадаг нь a-гийн квадрат гэж хугацааны квадрат учраас энэ дээр ижил 2-ыг өгөөд энэ тэгштэглээ эмгэх тэгэхээр v0 квадрат хувадаг нь 2a гарч ирнэ. За тэгэхээр бид нар энэ машины явсан хугацаа энэ явсан зам тийм ээ нийт тоормослох үед явсан зам хоёрыг олцсон. Тэгэхээр дундаж хурдыг яаж олох вэ гэхээр дундаж хурдыг олох гэсэн тийм ээ. Дундаж хурдыг яаж олох вэ гэхээр бүх замыгаа бүх хугацаанд хувааж олно. Тэгэхээр v0 квадрат хувадаг нь 2a хувадаг нь хугацаа буюу v0-ыг хувадаг нь a буюу ингээс энэ тэгштэглээ хоёр энэ ухаах үйлдэлээгээд хураачихлаар анхны хурдыг хувадаг нь 2 гарч ирж байгаа. За тэгэхээр энэ хурдтал тогтмол хөдөлгөөний үед ийм хөдөлгөөнийг дундаж хурдыг ингэж олж болдог. Анхны хурд дээр нэмэх нь эцсийн хурд. Анхны ба эцсийн хурдын дунджийг олчвол энэ дундаж хурд нь гэсэн үг. Тэгэхээр манай тохиолдолд болохоор анхны хурд нь v0 байгаа шүү дээ. Тийм ээ эцсийн хурд нь тийм байхгүй. Хувадаг нь 2 гэсэн үг. Тэгээ шууд ашиглах юм бол v0-ыг бахан 2 гээд гараад ирчихнэ. Тэгэхээр шулуун замын жигд тийм ээ хурц хөдөлгөөний дундаж хурдыг яг шууд энэ томьёогоо олж хэрэглэж болно л гэсэн хурдууд нь мэдчихэж байгаа үед. За ингээд дундаж хурд нь 10 болчихно. 20-ыг 2 дахь 10 болно. 10 метрийг хувахан секунд гэсэн үг. Тэгэхээр А дээр 1, Б дээр Т гэсэн цифруудыг бодноо л гэсэн үг. За зогслоо зарцуулсан хугацаа ийм секунд байна гинэ. За тэгэхээр бид нар хурдталыг олж мэдэхгүй байгаа. За хугацааг болохоор энэ хурдтал мэддэхгүй байгаа. Хурдтал маань. За тэгэхээр энэ тэгштэглээс хурдтал олж А тэнцүү
V0 квадрат хуваадаг нь 2s болчихно. Тэгэхээр хурдтал нь 20-ын квадрат хуваадаг нь 2-ыг үрждэг нь 80 м. 80 м. За энэ 20-ын квадратныг 20 80-тайгаар 4 болчихно. 4 нь 20-тойгоор авчихна. 1 5 болно. 5-ыг 2-т байхаар 2.5 метрийг хуваадаг нь секунд квадрат гэсэн хурдтал гарч ирнэ. Тэгэхээр бид нар D дээр 2, E дээр 5 гэсэн цифруудыг бодно л гэсэн. За хурдталаа олцсон. Тэгвэл хугацаага. Зогслоо хугацаа нь болохоор анхны хурдыг хуваадаг нь хурдтал байгаа шүү дээ. Энэ их тэлэг болсон тийм ээ. Олголоор 20-го 2.5 тоо. Тэгэхээр энд 8 гарна. 8. Өөрөөр хэл 8 секундаараа машинаа зогсож чинь л гэсэн 8 секунд тоормжлоо зогсож чинь л гэсэн. Тэгээд C дээр бид нар 8 гэсэн цифрийг бодно л гэсэн. За машины масс 5 тонн гэдгийг тоосол өвөлтийн хүчний хэмжээ юм байна гинэ. За бид нар хитэ гадаргууд дээр тоормжж байгаа бие өвөлтөгч нь ийм байна гэсэн. Ийм байна гэсэн. Гэтэл бид нар өвөлтөг оцол мэддэг байгаа. Тэгэхээр өөр арга олно л гэсэн. Энэ тохиолдолд энэ уршаа зүтгэх хүч байхгүй. Зүтгэх хүч байхгүй. Тэгэхээр хурдтал олгож байгаа учраас нэрсэл өвөлтөгч. Ийм өвөлтөгч. Өвөлтөгч нөгөө хөдөлгөөний эсрэг байгаа тийм ээ. Тэгэхээр эндээс хурдтал маань сөрөг буюу удаашгүй гэдэг нь гараад ирчихэж байгаа. За хурдталынхаа модулыг эндээс олох юм бол сөрөг μmg тийм ээ. Эндээс шууд өвөлтөгч олчих ш тийм ээ. Эндээс шууд өвөлтөгч олох ч гэдэг. Эндээс шууд өвөлтөгчнийхээ модулыг олох юм бол m-ата тэнцүүлчих. m. За тэгэхээр масс нь 5 тонн. 5 тонн гэж 5000 кг гэсэн. 5-ыг үрждэг нь 10-ын 3 зэрэг кг үрждэг нь хурдтал нь 2.5. Тэгэхээр 5-ыг 2.5 үржлэхээр 12.5 болно. 12.5 үрждэг нь 10-ын 3 зэрэг 12.5 кН гэсэн үг. Тэгэхээр F дээр бид нар 1, G дээр 2, H дээр 5 гэсэн цифруудыг бодноо л гэсэн үг. За 9-р бодлого. Ньютоны хуулийн хэрэглээ. За 2 кг, 5 кг, 3 кг масстай биесийг цугуулан тулгаж хэвтэй гүлгэр гадаргуудаар тавиад F тэнцүү 80 ньютон хүчээр түлхэснээр бүгд хамтдаа А хурдталтай хөдлөг гинэ. За тэгвэл хурдталыг олгож байгаа. Тэгэхээр энэ гурван бид үүсэж байгаа хүч нь нийлбэр хүч нь m-ата тэнцүү ньютоны 2 дахь хуулиар. Тэгэхээр m1 дээр нэмэх нь m2, нэмэх нь m3. Энэ гурав бид үүсчих нийлбэр хүч болж байгаа шүү дээ. Энэ хурдтал нийлбэр хүч F гэсэн. Эндээс хурдтал нь EP хуваадаг нь нийт масс буюу нийт масс тийм ээ. EP нь болохоор 80 ньютон шүү дээ. 80 ньютон. Нийт масс нь 10 кг. 10 кг. Тэгэхээр энэ биеуд маань 8 метрийг бахан секунд квадрат гэсэн хурдталтай хөдлөнө л гэсэн. За энэ дээр 1-р бие 2-р биеийг F-ний хүчээр гинэ. За 1-р биеийг 2-р биеийг F-ний хүчээр түлхэх нь тэгвэл 2-р бие нь тийм ээ 1-р биеийг хөлөөрийн эсрэг сөрөг F-ний гэсэн хүчээр түлхэх гэсэн үг. Тэгэхээр 1-р биед болохоор F болон 2-р биес үүсэж байгаа F1 гэсэн ийм хоёр хүч үүснэ гэсэн. Энэ хоёр хүчний нийлбэр нь m-ата тэнцүү. Тэгэхээр m1a тэнцүү F-с хасдаг нь F1 болчихж байгаа. Эсрэг чиглэлтэй хоёр хүчний нийлбэрийг хасч олно. Эндээс F1-ийг болохоор F1 нь F-с хасдаг нь m1a. F нь 80 штэ. Хурдтал нь 8. Хасдаг нь m1 нь 2 үрждэг нь 8 16 гэхэр чинь 4 64. F1 хүч нь 64 ньютон хүч болчихж байгаа. F1. За тэгвэл энэ 2-р бие 3-р биеийг F-ээр хүчээр үйлчлэнэ гэж байна. Тэгэхээр 3-р бие нь 2-р биега тэнцүү хэмжээтэй F-ээр хүчтэй тэнцүү хэмжээ эсрэг чиглэлтэй ийм хүчээр үйлчлэнэ. Тэгэхээр M2 масстай биед маань F1 болон F2 гэсэн ийм хоёр хүч үйлчлэнэ. Ийм хоёр эсрэг чиглэсэн хоёр хүч үйлчлэнэ. Энэ хоёр хүчний нийлбэр нь m-ата тэнцүү. Өөрөөр хэлбэл m2a F1-ээс хасдаг нь F2 болчихж байгаа. Эндээс F2 нь F1-ээс хасдаг нь m2a
буюу 64-өөс хасдаг нь масс нь 5 байгаа. Хурдтал нь 8. Тэгээд 40 болно 24 гэсэн үг. 24 ньютон. За ингээд стикер болох юм бодогчноо гэсэн. Энэ дээр болохоор Ньютоны 3 дахь хууль болон 2 дахь хуулийг хэрэгжилж байна. За эргэж дээгүүр тогтсон биеийн хөдөлгөөн гинэ. 1 кг 4 кг масстай 2 ачааг эргэж дээгүүр уцаар холбон тогтжээ. За энэ ийм эргэж байгаа юм. За ийм эргэж ингээд зорчих бүгд. За эргэж дээгүүр ингээд утас тохоод M1 буюу 1 кг масстай би M2 буюу 2 кг-аас 2 бийг тогтсон. За дараах асуултууд хариулна гинэ. Ачааны системд үүсэх нийлбэр хүч хийдэг байна. За тэгэхээр ер нь бол системд үүсэж байгаа гаднаас үрж байгаа болохоор хөндөө 2 хүч. M1G M2G энэ хоёр шиг нийлбэр нь болохоор системд үүсэж байгаа нийлбэр хүч болно. Тэгэхээр энэ хоёр эсрэг чигээс 2 хүч байгаа. Ер нь бол M2 масстай би нэг масс нэх учраас энэ доошо хөдлөнө. Нөгөөх маань M1 масстай би хөнгөн учраас дээш хөдлөнө л гэсэн үг. Тэгэхээр нийлбэр хүч нь F тэнцүү M2G-гээс хасдаг нь M1G буюу за 40 ньютоноос 10 ньютоноос 30 ньютон гарч 30 ньютон. Тэгэхээр A3 B T гэсэн цифрыг бодно гэсэн үг. Ачааны хурдтал ийм байна гэнэ. Тэгэхээр системийн нийт масс нь тийм ээ. M1 M2-оос 2 байгаа. Тийм энийг олж авсан хурдтал үржүүлчих нийлбэр хүч байгаа. Тэгэхээр нийлбэр хүч бид нэр F буюу 30 ньютон олцсон. Тэгэхээр эндээс системийн хурдталыг олох юм бол нийлбэр хүчийг бодох нь нийт масс болчихж байгаа. Нийт масс. За тэгэхээр энэ 30 ньютоныг 5 тухайн гэсэн. Тэгэхээр 6 метрийг бодох нь секунд квадрат гэсэн хурдтал та хөдлөнө л гэсэн. Тэгэхээр C дээр бид нэр 6 гэсэн цифрыг бодно гэсэн. За 1 кг ачаанд үүсэх нийлбэр хүч гинэ. За 1 кг ачаанд үүсэх нийлбэр хүч нь m атом гэсэн. За тэгэхээр F1 гэж буюу M1A гэсэн. Тэгэхээр энэ 1 кг-ыг өөрчлөн 6 м/с гэдэг 6 ньютон гэсэн. За тэгэхээр D-г бид нэр D дээр 6 гэсэн цифрыг бодно л гэсэн. Усны татах хүч ийм ньютон байна гинэ. За тэгэхээр нэгдүгээр биеийг татчих усны татах хүч дээшээ. Тэгэхээр нэгдүгээр биед үүсэж байгаа нийлбэр хүч нь M1A дээш гэсэн. За эндээс нийлбэр хүч M1A усны татах хүчээс хасдаг нь M1G. Эндээс усны татах хүчийг олох юм бол Т тэнцүү M1A дээр нэмэх нь M1G буюу чинь 16 ньютон болчихж байгаа. 16 ньютон. Тэгэхээр усны татах хүч нь E дээр 1 F дээр 6 гэсэн цифрүүдийг бодно л гэсэн. Ачаа хөдөлж ивснээс хойш тэг 1.5 секундын дараа M2 тэнцүү 4 кг ачааны олж авах хөдөлгөөний тоо хэмжээтэй. За хөдөлгөөний тоо хэмжээг ол гэсэн. Тэгэхээр энэ дараа нэгжийг харах юм бол M чинь масс юм гэж. Өөрчлөлт нь метр/секунд хурдны нэгж байгаа. Тэгэхээр хөдөлгөөний тоо хэмжээ гэдэг нь юу хэлээд юм бэ? Ерөөсөл тухайн биеийн масс хурд хорийг өрчүргээл ерхэд нь ойлгож болно. Энгийн аргаар тийм ээ. Нэгжээсээ бидний яг томьёо гаргаж ирж байгаа л гэсэн. Тэгэхээр тэг 1.5 секундын хурдыг олно. За энэ бол жигд хувьсах хөдөлгөөний хурд хугацааны хамрал гэрчлэл нь V-тэй тэнцүү V0 дээр нэмэх нь A-тэй байдаг. За манай тохиолдолд анхны хурд хөдөлж байгаа. Тэгээ хурд хугацааны хамрал. Тэгэхээр анхны хурд нь тэг энэ хурдыг гэсэн. Тэгээд жигд хурц хөдөлгөөн учраас A шууд A-тай болчихж байгаа. Нэмэх нь A-тай, тэгдээ нэмэх нь A-тай гэсэн. За тэгээ хурдталыг бид нар 6-г олцсон. 6-г тэг 1.5 хүрээнд 3 м/с гав. Өөрөлдөл тэг 1.5 секундаар хурдна 2 биеийн хурд нь 3 м/с бол нэгдүгээр бие дээшээ юм уртаа, хоёрдугаар бие доошоо юм уртаа байна л гэсэн. За тэгээ хоёрдугаар биеийн хөдөлгөөний томжиг P гэж энэ M2-ыг өөрчлөх нь тухайн агшинт хурд болно. Тэгээ 4-ийг 3 оржлоход 12 кг-ыг өөрчлөх нь м/с л гэсэн. Тэгэхээр H дээр 1 G дээр 1, H дээр 2 гэсэн цифрүүдийг бодно л гэсэн. За 12 дахь бодлого. Хэвтэй чиглэлд өнцөг үүсгэн биеийг чирэх гинэ. За 6 нь бол өгөгдсөн байна тий. Тэгэхээр энэ бол 6 нь өгөгдсөн юм чинь ботход төхөмтэй амар байна л гэсэн. За 1 кг масстай биеийг зурт үзүүлсэн хэвтэй чигт айлбар өнцөг үүсгэн F тэмцээ 10 ньютон хүчээр татаж чирэгнэ.
гадар ба биеийн хоорондох үлдлийн коэффициент нь 1.5. G нь хүндөөч нуртал гэсэн үг тийм ээ. G тэнцүү 10 Нм/кг, синус альфа нь 1.6, косинус альфа нь 1.8. Татах хүчний босоо байгуулагч нь ийм А ньютон байна гэнэ. За татах хүч нь энэ F хүч хэлээд байгаа. За энэ хүчний босоо төвлөлтөөр проекц нь болъё. Энийга энэ хүч аваад F(y). За тэгэхээр энэ тэгшээс хуралж, Тэгэхээр энэ үнцэг альфа юм чи энэ үнцэг нь альфа гэсэн үг. Тэгэхээр F(y) нь энэ тэгшээс хуралж альфа эсрэг кат байхгүй. Тэгэхээр эсрэг кат F(y)-г яаж болох вэ? Гипотенузыг синусаар үржилдэг. Гипотенузыг синусаар үржүүлэх юм бол эсрэг кат гарч ирдэг. За тэгэхээр F нь 10 ньютон, өөрчлөн синус альфа 1.6 тийм ээ. Тэгэхээр 6 ньютон болно л гэсэн үг. За тэгэхээр энэ дээр А дээр 6 гэсэн цифрыг бодноо. Гадагаас бид үүшлэх реакцийн хүч B байна гинэ. За тэгэхээр энд реакцийн хүч дэш байгаа. Энэ. Тэгээ босоод чиглэлийн дагуу энэ бол 3 хүч байгаа. Энэ 3 хүчний нийлбэр тэг байх хэвээр. Өөрөөр хэлбэл босоод чиглэлийн дагуу яг энэ би чинь хөдлөхгүй штэ. Зөвхөн гадаргуудаар усаж хөдлөн тийм ээ. Тэгэхээр нийлбэр хүч тэг байх хэвээр. Өөрөөр хэлбэл N дээр нэмэх F(y) нь mg-тэй тэнцүү гэсэн үг. Эндээс нормал реакцийн хүч буюу mg-гээс хасдаг нь F(y) болчихно. За 1 кг масста би хүндийн хүч нь 10 ньютон. 10 ньютон зургаас энэ 4 ньютон гарна. 4 ньютон. Тэгэхээр гадаргаас би дүүшлэх реакцийн хүч нь 4 ньютон буюу B дээр бид 4 гэсэн цифрыг бодно л гэсэн. Өрөлтөө чи юм байна гинэ. За тэгэхээр гулсхын өрөлтөө хүчийг яаж олдгийг гэхээр тухайн гадар дээр дарж байгаа X дарж байгаа хүчийг тийм ээ. Тулгуурлах хүч гэсэн үг нормал реакцийн хүчийг өрөлтийн коэффициентээр нь үржүүлснээр хэвчээдэг. За тэгэхээр өрөлтийн коэффициент маань 1.5 байгаа. Тэгээд бид нар нормал реакцч 4 хүч болсон. Энэний өрч нь 2 ньютон гарна. 2 ньютон. Тэгээд өрөлтийн хүч нь C буюу C дээр бид нар 2 гэсэн цифрыг бодно гэсэн. Биеийн хурдтал ийм байна гинэ. За тэгэхээр хөдөлгөөний эсрэг энараа өрөлтөө хүч. Хөдөлгөөний эсрэг өрөлтөө хүч байгаа. Тэгээд ямар хүч хөдөлгөөнд оруулаад байна гэхээр F хүчний чирж байгаа хүчний хэвтэ тэнхлэлтээр проекц нь яг энэ биеийг хөдөлгөөнд оруулна гэсэн үг. Энийг Fx гэж байна. Тэгээ энэ тэгшээс гурвалжин дээрээс Fx нэлгийн альфа үнцгийн налсан каттыг яаж олдгийг гэхээр гипотенузыгаа косинусаар үржүүлж болдог. Гипотенузыг косинусаар үржүүлж бол налсан катт нь гараад байна тухайн үнцгийн. За тэгэхээр ингэ орхичээ. За тэгэн гутаа энэ бол нийлбэр хүч нь m атганцсан. Ma тэнцүү хөдөлгөөнд оруулж хөдөлгөөний дагуу Fx хүчээс хөдөлгөөний эсрэг өртөөч хаснаа л гэсэн үг байна. Хасна гэсэн. Эндээс хурдтал нь Fx-с хасдаг нь өрөлтийн хүч болчихж байгаа. Өрөлтийн хүч watt нь масс гэсэн. За Fx буюу чир хүчний хэвтэ тэнхлэлтээр проекц нь косинус альфа 1.8 шүү дээ тийм ээ. F нь 10 ньютон гарч 8 ньютон болчихно. Тэгэхээр 8 ньютоос өрөлтөөч 2-ыг хасахаар 6 болно. 6-га 1 кг дохоор 6 гараад. 6 метрийг бахан секунд гэсэн үг. Тэгэхээр D дээр бид нар 6 гэсэн цифрийг бодно л гэсэн үг. Хөдөлгөөн өгснөөс хойш 2 секунд хугацаанд хийх шилжилт гинэ. Тэгэхээр шулуун замын жиг товсох хөдөлгөөний тэгштэглэл буюу зам хугацааны хамаарлал нь S T зүгээр S гэвцэн ч болно тийм ээ. V0 анхны хурдыг үрчим хугацаа нэмдэг нь A T квадрат бахан 2. За манай тохиолдолд энэ анхны хурд нь тэг тийм ээ. Тэгвэл зам хугацааны хамаарлал нь A T квадрат бахан 2 гарч. За энэ шулуун трактор хөдөлж байгаа зам шилж таринжлэхийн тохиол нэг чиглэл хөдөлж байгаа юм чинь тийм ээ. За тэгээ хурдтал маань 6 хугацаа маань 2 2-ын квадрат хуваадах нь 2 болчихно. Тэгэхээр 2-ууд хураагдаад 6 2 үжил 12 м. 2 секунд нь 12 м заа шилжнэ л гэсэн үг. Тэгэхээр F E дээр 1 гэсэн цифр, F дээр 2 гэсэн цифрүүдийг бодноо л гэсэн бид нар. За 14 налуу хавтгай дээрх биеийн хөдөлгөөн нэ. За бардзар гадаргатай налуугаар 10 кг-аас мод гулснаа гэнэ. За энэ доошо гулсах юм тий. Налуун доо гадаргын өвөлтийн коэффициент μ тэнцүү 1.5. Налуугийн үнцэг нь альфа тэнцүү 30. За энэ 53 градус юм байна. Чөлөөт уналтын хурдтал нь G тэнцүү 10 Нм/кг гинэ гэнэ. Налуу гадаргаас модыг тулах хүчийг А-гаар тэмдэглэж байна. За налуу гадар хүч юм шүү дээ тийм ээ. Эндээс энэ модыг тулах хүч нь тухайн гадаргаасаа X дээшээ
нормалхын дагуу чиглэдэг учраас бид нар нормал ярих зураг гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр бид нар энэ нормал ярих зургийг 1 гэсэн цифрээр тэмдэглэсэн байгаа. Энэ зурган дээр 1 гэсэн цифрээр. Тэгэхээр А дээр бид нар 1 гэсэн цифрийг будаж тэмдэглэнэ л гэсэн үг. Хүндийн хүчний налууд перпендикуляр проект байгуулагч нь mg cosine альфа гэнэ. За хүндийн хүч нь болохоор x доош энэ mg x доош явах хэрэгтэй. За энэ налуудаар x дарж байгаа проектс нь болохоор энэ тэгшээс гурвалжингийн альфагийн налсан катдаг байхгүй. Тэгвэл энэ налсан катыг яаж болдог гэхээр гипноз mg cosine альфа оруулж болж тэр нугаас энэ томьёогоор өгөгдсөн байна шүү тийм ээ. За налуудаар перпендикуляр дарж байгаа байгуулагч P перпендикуляр хич хүнд хүчний энэ mg cosine альфа. За энэ дээр шууд тоон үйлдэл гүйцэтгэж байгаа гэсэн үг. 10 кг мастай би хүндийн хүчин бол 11 кг байгаа. Cosine альфа нь за энэ дээр за шууд энэ тэмдэглэж байгаа шин. 3 4 5 гэсэн энэ харьцаатай ийм талуудтай гурван тэгшинс гурвалж байна. Яагаад гэхээр Пеккерийн теорем биелдэг энэ дээр. За энэ үнцгэн 90 градус. Тэгээд 4 гэсэн кат эсрэг ашиг тал нь 53 градус. 3 гэсэн талын эсрэг ашиг кат нь 37 градус. Тэгэхээр бид нар косинус 53-ыг яаж болох юм гэхээр энэ налсан каттыг гипсноос туул косинус гардаг. Тэгэхээр тэг 1.6 гэсэн үг. Тэг 1.6. Энэ хоёрын үржил 6 10 үржлэхээр 60 болно. 60 ньютон. За хүндийн хүчний энэ болсон тийм ээ. Тулах хүчтэй хэмжээгээрээ тэнцвэгнэ. Тулах хүч нь шүү. Тэгэхээр энэ хоёр хүч чинараа налуун гадаргын дагуу хөдөлгөхөөс биш налууд перпендикуляр чиглэлд хөдөлгөх хийхгүй. Тийм болохоор энэ хоёр хүч тэнцвэг гэсэн үг. N тэнцвэг P перпендикуляр гэсэн үг. За нэг уусаа бодлогын бүлэгт хэлээд өгсөн өрөлтийн хүч нь ийм байна гинэ. Тэгэхээр өрөлтийн гулсгын өрөлтийн хүчийг яаж олох юм гэхээр тухайн газар дарж байгаа биеийн тулах дарж хүч буюу нормал реакц хүчийг гулсгын өрөлтийн коэффициент хөгжүүлж болдог. Тэгээ энэ маань гулсгын өрөлтийн коэффициент 1.5 байгаа. Бид нар нормал реакц чинь 60 градус болцсон байгаа. Тэгэхээр эндээс гулсгын өрөлтөв чинь 30 ньютон гарч байна. Тэгэхээр энэ томьёо хэлэгдсэн шүү дээ угаасаа. Тэгэхээр энэ D дээр 3, E дээр T гэсэн цифрийг бодно л гэсэн үг. Мод налуун дагаа ийм хурдтай хөдлөнө гэдэг. За тэгэхээр энэ хөдөлгөөний эсрэг өртөвч. F өртөвч, гулсгын өртөвч. За хөдөлгөөний дагаа хүндийн хүчний налуун дагуу поригцох. Тэгэхээр энэ уруулж байгаа. Энэ бол тэгшээс гурвалж. Энэ үнцэг нь альфа. Тэгэхээр налуун дагуу хүндийн хүчний поригцны альфийн эсрэг кат байхгүй. Тэгэхээр эсрэг катыг яаж олдгийг гэхлээр гипнозыгаа синусаар үржүүлж болдог. Альфа үнцгийн эсрэг катыг гипнозыг үнцгийн синусаар үржүүлчих юм бол эсрэг кат нь гараад ирнэ гэсэн үг. За тэгэхээр энэ хоёр хүчний нийлбэр нь налуун гадаргын дагуу үржиж байгаа хүндийн хүчний поригц тийм ээ өртөвч энэ хоёр хүчний нийлбэр нь M атом тэнцүү нийлбэрч гэсэн үг. Энэ хоёрын нийлбэрч гэсэн. Тэгэхээр Ma тэнцүү энэ өртөвч болчих. За эндээс хурдгалалч P параллел хүчээс хасдаг нь гадаргуун дагах параллел хүчээс өртөвч хуваадаг нь масс гэсэн үг. Тэгэхээр за альфа нь 53 градус тийм ээ. Тэгэхээр синус альфаг яаж болох вэ? Синус 53-ыг яаж болох вэ гэхээр эсрэг катыг гипноз эсрэг кат нь 4 байхгүй. Гипноз нь 5 гэсэн. Тэгэхээр T-8 гэсэн. Тэгэхээр энэ 100 T-8 үржлэх 80 ньютон болох юм байна. 80 ньютон. За тэгэхээр энэ 80 ньютоноос хасдаг нь өртөвч нь 30 ньютон хуваадаг нь 10 гэсэн. Тэгэхээр хурдгал маань 5 гарна л 5 метрийг хуваадаг нь секунд квадрат. Буюу F дээр бид нар 5 гэсэн цифрийг бодно л гэсэн үг. За налуу хавтгаад дээрх биеийн хөдөлгөөн гинэ. За энэ 16 дахь бодлого нь бол яг өмнөх 14 дахь бодлоготой ижлэх юм. За тийм болохоор багш нэг шиг орогчлоо шиг тэг ижлэх юм болохоор дуурайж хагаад бодлогоо бодчихно л гэсэн үг. За 17-оор бодчих ижлэх юм ч гэсэн. За налуу хавтгаад дээрх биеийн хөдөлгөөн нэгэн жижиг бие хэвтээд чиглэлтэй 30
30 градус өнцгөөс налуу V0-с 4 м-с хурд өвгөн түлхэхэд өвлтгүйгээр давших хөлгөн хийгэнэ. Би ийм өндөрт гарна гэж байна. За тэгэхээр ийм налуу байгаа юм байна. Налуу. За налуугийн хэвтэ чиглэлд үүсэж байгаа өнцг нь альфа 30 градус. За нэг альфа биччихэ. За энд байсан бид ингээд анх ингээд хурд тогтсон. Налуун доо V0 анхны хурд тогтсон. Тэг өвлтгүйгээр дээшээ орно гэж байгаа. Тэг өвлтггүй учраас энерги хадгалагдана. За тэгэхээр энэ налуун доо байгаа биеийн хөдөлгөөний кинет энерги нь mv0 квадрат байдаг. 2 байгаа. Энэ нь болохоор за энэ тодорхой өндөрт ирээд хурд нь багасрахад тэг болцсон гэж байна. Хурд тэг болчихоо энэ бие дахид дэше явж чадахгүй. Тийм ээ дахид дэше явж чадахгүй. Ийм ааш өндөр төрсөн гэж байна. Ааш өндөр дээрх энэ биеийн потенциал нь mgh. Тэгээ эндээс өвөл тооцохгүй тийм ээ. Гүлгэр гадруулс хөдөлж байгаа зүйл өвөл тооцохгүй энерги хадгалагдана. Бол анхны нэг сүүлийн энерги тэнцүү гэсэн. Эндээс өндрийг олъё. H тэнцүү V0 квадрат хуваадах нь 2g гэсэн. Анхны хурд нь 4 байсан тийм ээ. Тэгэхээр за 4-ийн квадрат хуваадах нь 2-ыг үржих 10 гэсэн. Энэ чинь 16 буюу 16 дахь тэг 1.8. Өөр 80 см өндөрт гарна л гэсэн. За тэгэхээр А дээр тэг гэсэн цифрыг Б дээр 8 гэсэн цифрыг бодож тэмдэглэнэ л гэсэн. Хөдөлгөөний уртгал юм байна гинэ. За тэгэхээр энэ бид үүсэж байгаа шүү дээ x доошоо хөндий хүч нь хэмжээ. За тэгэхээр тулах хүч нь нормал x n баггүй. N. Тэгэхэд энэ хоёрын нийлбэр хүч нь иш эхлэх хэрэгтэй. Иш. Энэ хүч маань хуртгал болгоно. Энэ маань болохоор хөндий хүчний налуун доо парекс тэнцэг гэсэн. Тэгэхээр E маань ийм хүчтэй тэнцүү болно. 14 дээр бодлогоор тайлбарсан тийм ээ. Тэгэхээр энэ болохоор mg sinus alpha. Sinus alpha нөгөө нэг альфа эсрэг кат учраас тэгээд эндээс хуртгал нь g sinus alpha гэсэн үг. За тэгэхээр хөндий хүчний хуртгал жоон 10 бага. За sinus 30 градус нь 2.1 буюу 5 м/с гэсэн юм хуртгал гарч. Тэгэхээр C дээр бид нэр 5 гэсэн цифрыг бодод тэмдэглэнэ л гэсэн үг. Дээш зогслоо явах хугацаа гинэ. Тэгэхээр энэ шулуун зам жиг дудаашрах хөлгөн. Тэгэхээр энэ анхны хурдаас хасдаг нь хуртгалыг үржих хугацаа гэсэн. Энэ хурд хугацаа хамаарлын тэгштэглэн. Тэгэхээр зогслоо явах хурд нь тэг болно. Яг энэ хурд тэг болно. Эндээс зогслоо явах хугацааг нь олох юм бол V0-ыг хуваадах А буюу 4-ийг хуваадах 5 болно. Өөрөөр хэлбэл тэг 1.8 секунд хугацаанд яваад зогсноо л гэсэн үг. Тэгэхээр D дээр тэг, E дээр 8 гэсэн цифрыг бодож тэмдэглэнэ гэсэн. Эргэж байран дээрх хурд нь юм байна. Энд үргэлт байхгүй учраас буцаад байран дээрх хурд нь анхны хурдтай тэнцүү. Тэгэхээр F дээр бид 4-ийг тэмдэглэнэ л гэсэн үг. 4 гэсэн цифрыг тэмдэглэнэ л гэсэн. Үргэлт байхгүй учраас тийм ээ. Анхныхаа байр дээрх хурд нь анхны хурдтай тэнцүү байна л гэсэн үг. Чиглэлийн эсрэгээр чиглэсэн байгаа. X дэш шийдэгдсэн биеийн хөдөлгөөн тэр нь бол ижилхэнэлгээ ойлгож агаар эсвэрс байхгүй би X дэш 4 м/с хурдтай шийдэгдэн дэргэж унжиртай хурд нь 4 м/с байна. Чиглэл нь доошоо чиглэсэн тийм ээ. Агаар эсвэрсөө тооцохгүй байгаа шүү дээ. Энэ дээр бас налуу дээрх үлдгийг тооцохгүй байгаа. Тэгэхээр энэ ижилхэн л гэсэн үг. Цаад пицгэн. За 19 дахь бодлого. Савааны тэнцвэр гинэ. Жингүү шулуун сава гэж. За тэгэхээр энэ савааны массыг тооцохгүй л гэсэн бид нар. Голоос нуцаараа осоод зүүн гар талд тийм ээ 20 см, баруун гар талд нь 30 см зайтар 2 ачааг зөв баруун талын ачааны масс нь 8 кг. За энэ 8 кг гэсэн байна. За систем тэмцэрт байхад баруун талын ачааны хүндүүч тийм ээ. За за жишт хүндүүч нь. Тэгэхээр масс нь 8 байгаа шүү. Хүндүүч нь болохоор 10 хүч юм бол энэ хүндүүч нь 80 ньютон болчихно. Тэгэхээр энэ дээр А дээр 8, Б дээр тэгсэн цифрийг бодно. Тэгэхээр 8 тэгс 2 цифрийг хоёулын зөв бодож бид нар энэ даалгаврын оноогоо авна л гэсэн. Зүүн талын ачааны хүндүүч С, Д, Е ньютон гинэ. За тэгэхээр энэ хоёр сав тэнцвэрт байгаа шүү дээ. Тэгэхээр зүүн талын хүндүүчийг П гэж тэмдэглэж. П гэж. Тэгэхээр хөшрөгийн тэнцвэрийн нүшт нь F1-ийг үүсгэх нь L1, F2-ыг үүсгэх нь L2 хүч мөрний хүчээр тэнцүү гэдэг. Тэгэхээр энэ зүүн талд үүсэж байгаа хүч нь болохоор P хүндүүч тийм ээ. Хүчний мөр нь болохоор 20 см. 20 см.
За баруун талд үүсэж байгаа хүч нь болохоор 80 ньютон. 80 ньютоныг үүсгэх нь хүчний мөр нь 30 см. За энэ 20 82 хороогдоод энэ 4 болон 4-ийг за энэ сантиметр бас сураачих юм тий. Тэгээд 4-ийг 30 оруулахад 100. За энэ дээр 100-ийн хүндийн хүчин тийм ачааны хүндийн хүчин 120 ньютон болчихж байгаа. Тэгэхээр C дээр 1, D дээр 2, E дээр T гэсэн 3 цифрыг дээр буудаад бүгдийн бүгэн будчих, зөв будчих оноогоо басах. За тэгэхээр энэ 120 ньютон ч энд болохоор 80 ньютон ч үүсэж байгаа 80 ньютон. Тэгэхэд утас чинь болохоор энийг дээш нь татна. Тогтоом барьж байгаа. Тэгэхэд ер нь бол тэнцвэртэй байх гарцаагүй нөхцөл болохоор эргүүл хүчний моментуудын нийлбэр эсрэг хүчнүүдийн нийлбэр байх хэвээр. Тэгэхээр эсрэг хүчнүүд тэнцүү байх юм бол савн дээшээ доош хөдлөхгүй л гэсэн тавшиж хөдлөхгүй гэсэн. Тэгэхээр усны татах хүч нь хүндийн хүчээр нэмэх нь 8 кг масстай бие хүндүш 80 ньютон гэсэн. Энэ нэрийн нийлбэр 200 ньютон болчих жоох 200 ньютон. Тэгэхээр F дээр 2, H, G дээр T гэсэн энэ 3 цифрийг зөв бодож оноогоо авнаа л гэсэн. За ингээд 2 буюу нөхөх даалгаврын 8-аас 19 дахь бодлого тайлбар хичээлийг та бүхэнд танилцууллаа. Анхаарсанд баярлалаа.